Миний нэг танил хүн уулзаад ер нь бол та One Expert-тэй холбогдоод байсан. Тэгэхээр энэ цаашдаа энийг хэлсэвнэ, нэвтрүүлэг хийнэ. Цаашдаа нүүрстэй холбоно, банкстай холбоно. Ийм байдлаар бол одоо бүхэл бүтэн зохиомл нэвтрүүлэг хийж таны нэр төр талд нь $300 million гэж хэлсэн үнэн. За тэгээ би бол тийм юм байхгүй гэж хэлчихэд нэг өдөр бодсныхоо дараа за ер нь бол энэ залуу улс төрчид бизнесмэнүүд рүү иймэрхүү бол хандлагууд байдаг бол энэ нийгмийн энэ үзэгдэлтэй бол тэнцэх ёстой. Гүү гэж хэлэх ёстой. Яагаад бид нар ийм юмыг одоо чимээгүй дугуй өнгөрөөнө гэж. За магадгүй би өөрөө хувьдаа бол үгүй тийм байхгүй гэдгээ хэлээд явсан байж болно. Тэгвэл бусдтай бас сургамжуулах үүднээс тэр одоо постыг хийж чадсан байгаа шүү. Танд өмнө нь ийм тохиолдол ирсэн энэ анхных юм уу? Өмнө бас ийм зүйл ирж ирсэн юм. Өмнө хэлж байгаагүй. Ер нь бол яг гоо тэр One Expert-тэй холбоотой энэ төр зөндөө нэвтрүүлгөө цацагчл байсан шүү дээ. А гэхдээ энэ дэр бол аль биесны тайлбар өгөх ёстой байгаа. Тэр чинь угаасаа миний хөрөнгө орлого дээр мэдүүлэг дээр байдаг Altx Digital Altx гэдэг компани байгаа. Крипто бирж эрхэлдэг. За энэ бирж бол яадаг вэ гэхээр одоо крипто арилжаа хийхэд зориулагдсан байгууллага. Би эндхийн хувийг эзэмшдэг хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр бол угаасаа байж байгаа. За тэгээд нөгөө хууль явахын өмнөхөн баахан одоо One Expert-тэй холбоотой энэ гэсэн одоо баахан нэвтрүүлгүүд явсан. Тэгээд энэ дээр бол би аль биесээр хариу өгөөгүй. Яагаад тэгэхээр нэгдүгээр тэр хуулийг би ер нь явуулах нь зүйтэй гэж үзчихсэн учраас. Хоёрдугаар яг хөө тэгээд андуурл одоо буруу зүрх мэдээлэх юм байж л байдаг. Тэр бол хүмүүс заавал тайлбарыг шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр энэ One Expert-ийн одоо 108 агент байдаг гэж сонссон. Мөнгө угаах терроризмтой тэнцэх байгууллага болохоор сар болгон ер нь энэ агентлагууд мөнгө явж гинэг үе гэдгийг аль бие ёсоор тиймэрхүү арилжаа хийдэг байгууллагуудаас авч шалгадаг юм билээ. Тэгээд тэр юун дээр бол ямар ч тэр агентлагууд мөнгө оруулж исэн одоо тийм мэдээлэл гарч байгаагүй. Хоёрдугаар тэр байгууллага тухайн үед хууль гарахаас өмнө явж байгаад одоо бол яг тэр хуулиас болоод ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа ингээд зогсцсон байгаа. Хууль бус зүйл байсан бол ингээд явж байгаа буюу шалгаа явж байгаа. Тэгээд энэс болж одоо ямар нэгэн дарамт шахалтанд бол өрч болохгүй. Би бол өөрөө орохгүй, угаасаа орохгүй гэдгээ хэлсэн. Усад хүмүүст сургамжуулах үүднээс ер нь ийм нийгэмд болж байгаа муу муухай зүйлийн хувьд бас зоригтойгоор хэлдэг байх хэвээр. Энэ шин залуу гүшүүдийн дод энэ төрлийн дарамтчилтыг хийгээд байх шүү. Байж магадгүй гэж би бодож байгаа учраас бусдтай сургамжуулах үүднээс хэлж байгаа болохоос би өөрөө тийм дарамтчилтанд ороод айдас хүч тавцсан юм биш шүү гэдэг. Таныг ер нь хэн дарамтлсан юм болоо энэ талаар мэдээлэл хэрэгтэй. Хэн дарамтлах тоглоом байгаа гэсэн үг үү? Тий, ер нь бол тийм юм хийгээгүй. Хууль бус юм огт хийгээгүй гэдгээ итгэлтэйгээр хэлэх байна. Нүүрсний эрхт холбоно гэсэн гэж. Тэгэхээр яг хэн дарамтлсан байж болох вэ? Яг тэр саналыг тавьсан хүний талаар бас мэдээлэл өгөөч. Тэр хувь хүнийг бол би одоогоор дахиад ноцтой асуудал оруулна хэлнэхээс биш. Би өөрөө хувьдаа тэр хүнтэй яриа тохиролцоо тийм юм байхгүй гэдгээ хэлсэн учраас энэ удаатай бол нэр үсэд хэлэхгүй. Түрүүн бас сэтгүүлч асууж инлээ. Хэвлэл мэдээллийн хүн үг инлээ. Үгүй шүү. Миний таньдаг хүн л байна. Хоёр асуултын гишүүнээ одоо та болон одоо самбуу тэргүүдийн гишүүдээ санаачилж ирсэн нөгөө нийгмийн дадлын хэрэгөө өөрчлөлт оруулах бол энэ бол одоо яасан бэ? Өнгөрсөн хаврын жишээлбэл төгсгөл хийж байгаа гацсан шүү дээ. Одоо энэ засгийн газар байр суурь болоод ч юм уу энэ одоо төрийн тогтцоо нэг төвшөндөө тогтоод ирэхлээр энэ нийгмийн дадлын хуулиа дахиж хилцүүлнэ гэж бодож байгаа. Би батлуулна гэж бодож байгаа. Энэ бол одоо манай нийгэмд одоо нийгмийн дадлал татрыг одоо хамгийн зохистой хэмжээнд оруулах суурь хуулиудын нэг болох ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Тийм учраас энэ намрын чуулганаар амжиж дахиж хилцүүлнэ гэж бодож байгаа. Та кофе цааны мөнгөнд 2.3 их найд гэдгийгсэн шүү дээ. Энэ үнэн үү хизээний төсөв дээр Өнгөрсөн жилийн төсөв дээр ер нь бол бусдаар гүйцэтгүүлэх ажил ийм төрлийн нэр төрөлтэй зардууд их байсан шүү дээ. Энэ жил байгаа оны төсөв буюу оюутны засгийн газрын үеийн төсөв үү? Тэр үед миний ярьжсэн ярилцлагыг нааш нь явуулж байгаа сүлдээ энэ жилийнх шиг болгоод өгсөн байна лээ. Энэ жил дээр бол тийм зардлын нэр төрлөөрөө байхгүй. Энэ жилийн хувьд бол зардлаас одоо тодорхой хасаж тэр тодорхой зардлуудыг бол бас багш эмчнэрийн цалинд нэмэрлэхээр төсөл бэлдсэн байгаа. Тэрийг бол би төсөв байнгын хорон дээр сандрал болно. Тэгэхээр та өнгөрсөн жилийн мэдээллээр энэ жилийн төсөв мэдээлэл нийтэд цацсан гэсэн үг үү? Би цацаагүй. Өнгөрсөн жилийн явж исэн явдлага л гэж энэ жил явцсан байна лээ. Надаас бол сангийн сайд болон бусд хүмүүс энэ хязгаар гарсан мэдээллийг асууж ин лээ. Энэ бол өнгөрсөн жил миний ярьж исэн ярилцлага байна гэж хэлсэн. Зарим гишүүдийн тоног төхөөрөмжийн зардлыг хасаад багш эмчнэрийн цалин нэмэх барилга байна шүү дээ. Таны урсгал зардал хэрэгс сэтэрж байгаа байхгүй юу? Одоо бид нар өнгөрсөн жил нөгөө төсвийн доктортой байдлын тухай хуулиар ороод шалгуураа одоо багасгацсан байхгүй юу? Одоо тэр шалгуураас дахид даваад урсгал зардлаа хасч болохгүй юм байна.
Ер нь урсгал зардал гэдэг бол 1 жилдээ идэж уугаа дуусгачна л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо бидний гол олж байгаа орлого чинь уул уурхайн орлого. Тэгэхээр уул уурхайн орлогоо аваачаад бид нар 70-аас дээш үеийн шууд ингээд идээд уугаа дуусгачдаг байж болохгүй учраас тодорхой одоо дүнгээр энэ урсгал зардлыг хязгаарлах хэрэгтэй. Энэ урсгал зардал дотроо харин багш эмчнэрийн цалин бол нэмэгдүүлэх боломж юу вэ гэдэг талаас бол би мэрэгжлийн хүний хувьд харж байгаа. Хөрөнгө оруулалтын болон хөрөнгийн зардал талын тэр пропорц нь харьцангуй бага байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол дунджаар бол нэг 75 25 70 30 гэсэн ийм харьцаагаар урсгал зардал хөрөнгө оруулалтын зардал бол явж идэг. Тэгэхээр энд манайх бол одоо энэ жил нэг 74% байгаад байгаа. Энийг бол нэг 70 руу л оруулах л уг нь бидний зорилго байгаа. Гэхдээ эмч багш нарын цалин нэмэгдүүлэхийн тулд энийг одоо энэ жилдээ багасгахаас илүү дотор нь багасгах замаар эмч багш нарын цалин тодорхой хэмжээгээр бол нэмэгдүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. За баярлалаа.